ах нар маань барьж өгсөн энэ ордон бол адаглал тайзан иргэдэг тайзтай. Шахаж, шаардаж, зандарч, уурлаж, айлгаж хайрладаг. За Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны миний тайз подкаст контентын дугаарт ардын жүжигчин найруулагч Чонхрын найдан дөржих маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна. Үзэгчдэндээ энэ өдрийн минь төргий. Уран бүтээлийн ургац сураалт ойрын сонин хачин сонин юу байна хаа? За ойрын сонин хачин уран бүтээл ургац гэх юм бол нэг том төсөлд би одоо бас оролцоод явж байгаа. Манай улсын драмын эрдэмийн театр Буддагийн тухай тийм төсөл хийж байгаа. Тэнд зохиол баяжуулалт ер нь бол тэгээд зөвлөх маягаар жүжигчтэй ажиллах гэх мэтлэн тийм үр хүлээгээд явж байна. Тэгээд бас нэг ганц нэгэн киноны урилга бас ирсэн. Тэгээд зохиолтой танилцах. Тиймэрхүү маягтай зусч байна да. Тий. За 1990-ад оны дунд үе хошин урлагийн инэдмийн түүц хамтлаг маань. Тий. Тийм ээ. Одоо тухайн үеийн залуу жүжигчд болох Амби ах маань байна. Тэгээд Дооё ах, Аглуу ах, Одмоогч гэдэг одоо таны хайртай гарын шавнар тухайн үед одоо хошин урлагийн салбартаа бас өөрсдийн орон зайг одоо эзлэхээр шийдээд уран бүтээлүүдээ ингэж хийж манай ордон дээр тоглож исэн тийм ээ. Тэгэхээр тухайн үед тоглож исэн соёлын төв ордны тайзан дээр маань тоглож исэн хамгийн анхны тоглолт. Тэр үед ч одоо би нэг 35-6 настай байж залуухан байж гэсэн үг. Ястаа нөгөө галзуу барын аманд гараа ихэс буцахгүй байж тээ тий. Тэгээд тэр үед бол хошин урлагийн театр гэдэг Бацаа ямаар байгуулсан эд хүчтэй үзэгч их олонтой. Тэгээд тэрний дараа өнгө тинэ тэгээд манай Өлзийн Хүслбаатар эдгээр маань байгуулсан байсан. Тэгээд тэрний дараагийнх нь манай X2 хамтлаг юм байгаа юм. Ястай яд чадахгүй мэдээ. Зууны шилдэг нийтмийн жүжиг зохиолгүй амьдрал. Миний анхны жүжиг инэдмийн жүжиг байсан. Тэгээ би өөрөө орчуулад Бацаая биш тэр багын найзууд. Ер нь Бацаая намайг энэ урлагт хөтлсөн хүн. Тэгээ сүүлд Дараамын театрт найруулагч болоод Ормир шилээ тавьсны дараа Азтай Бадарчинд орох гээд онон одон чимэг одоо манай хүүхдүүд намайг нэг дүрд тоглоод өгөөч. Нэг атманы дүр тоглоод өгөөч. Гэхгүй юу? Тэгээ би ч одоо миний унган мэрж жүжигчин. Тэгээ найруулагч болсон. Юуг татгалцах вэ те? Тэгээд ороо явцсан. Яахад вэ? Хамгийн баг юу гэж хэлсэн? Ажлаа дуусах. Үдээр нэ. Тэгээд Дараамын театрт нөгөө найруулагч ингээд нөгөө дүлтгээ ингээд цуг ажиллаж байсан чинь онон одон чимэг тэргүүтээ залуучууд намайг биднийг удирдаач хэдүүлээ энэ хошин урлагаар одоо бас ажиллая гэд. Тэгээд намайг ингээд татаад тийш нь оруулсан ийм түүхтэй. Анх X2 хамтлагийг байгуулад тэгээд ингээ хараад энэ чи үйлдвэрчний ордон их одоо чөлөөтэй байгаад байдаг. Тэгээд би захирал дээр ороод би X2 хамтлагаа танахыг төшөглөөд танаа дээр тоглолтоо явуулъя. Тийм эрсдэл гарах юм бол одоо бас тэрэн дээр уян хатаан та хандаж өгөөрэй гэсэн тгий гэсэн. Тэгээд бид энэ чи тоглолтуудыг хийж эхэлсэн. Цэрэн дэштар бол их тийм залуучуудыг дэмждэг. Яг гэвэл дараа нь би нэг залуучуудын хотхон болгомоор байгаа юм. Ингээ таарыг ингээ залуучуудын нүгээр тийм ээ? Тийм хотхон болгох би тийм юутай мөрөөдөлтэй гэж ингэж ярьдаг. Тийм мундаг одоо дарга байсан.
бусад хошин урлагийн хамтлагууд соёлын төвөргөө үйлдвэрчний ордоо хоёрыг бол ерөөсөө ингээл зай завсаргүй үйл ажиллагаатай болгосон л доо. Бусад соёлын төв орднуудтай харьцуулахад манай соёлын төв ордны тайз маань, ордон маань одоо ямар онцлогтой юм бол таны хувьд? Онцлогтой. Одоо ухаандаа нэгдүгээр машины зогсоол, үзэгчдийн машины зогсоол бол одоо баруун дөрвөн зам гэдэг бол эрт дээр үеэс энэ хүрээний одоо төм төчгөнж бомбожгонсон ийм газар. Тий. Ийм байрлал сайтай гэсэн үг. Ах нар маань барьж өгсөн энэ ордон бол адаглал тайз нэргэдэг. Иргэдэг тайзтай. Соёлын төвөргнөөс давуу тал байна шүү дээ, тий? Давуу талтай. Суудлын хувьд бол хангалттай, тогтох сайтай тийм газар. Энэ хамт олон их сайхантай. Их ажил хэрэгч хүмүүсийн чинь зохион байгуулагч, дарга одоо бүх улсад үйлчлэгч, тайз гэрлийнхэн хүртэл одоо бүгд тийм маш зохион байгуулалттай хөдөлмөрийн сахилга бат сайтай газар. Тэгээ би энэ чинь жүжиг хийж байсан, хошин урлаг тоглож байсан тийм газар. Тэгэхээр зэрэг бол энэ тайзтай миний болоод X2 цамтлагийн уран бүтээл бол салшгүй холбоотой. Бид тийм түүхийг цугтаа бичлэлсэн ийм түүхтэй. Энийг бол хүн мэдэхгүй байна. Амьдрал дээр та найруулагч уу эсвэл жүжигч нь үү? Өөртөө сонио асуулт байна шүү. Энэ сэтгүүлчнэр ингэж ерөөсөө асуудаггүй. Их сонио асуулт байна. Тий, би бол найруулагч. Эмэгтэй хүн хүүхэд энэ ертөнцид төрүүлж хүн төрүүлдэг бол найруулагч бол бас тайзан дээр жүжигчнэр дамжуулж хүн бүтээдэг. Тэгэхээр зэрэг бурхан бол эмэгтэй хүн найруулагч хоёрт хүн бүтээх тийм хувь заяаг олгосон байна шүү дээ, тийм ээ. Бүхэл бүтэн хүний амьдралыг бүтээдэг ийм мэргэжил. Гэр орныхондоо болохоор зэрэг юм ярьж чадахгүй дандаа загнуулдаг юм л хүн шүү дээ. Та жүжиг дууссаны дараа одоо таны тэр мэдрэмжүүдээсээ одоо хэрхэн салж энгийн найдан дөрж руугаа жүжиг дууссаны дараа их хэцүү шүү дээ. Их хэцүү. Амжилттай хийж чад дараа нь шууд айц төрдөг байхгүй. Би айдаг байхгүй. Улам давуулахгүй бол улам чанарч болохгүй. Өдгөнүүд нь болоо шүү дээ. Ардын уран зохиолч Хавгсрангийн зохиол урлагийн гой сэтгэлтэн найдан дөржийн найруулга. Тамггүй төр түүхэн эмгэнэлтэй жүжиг. Өөрөөр хэлбэл найруулагч одоо ухаандаа найдан дээр тамггүй төр хийж чад дараа нь биш үү? Одоо юу гэдэг 20 төж жүжигч юм уу? Чи намайг ийм оромжид тамчаа. Хайртай гэж хэлж яаж чадчихна? Тэр чинь юугаар илүү болох вэ? Тэнийг төлөө ингэж амиа тавиад байгаа байх чи. Сэрүүн хасын нууц эмгэнэлт драмын жүжиг. Сэрүүн хасын нууц ч юм уу, аянган бороо ч юм уу хийгээг бол нүдний улаа байхгүй юу? Тэгэхээр тэр айц жүжигээ амжилт муутай хийчих юм бол одоо сэтгэлээр унж өгөх шүү дээ бас. Их тамтай. Жүжигийн дараа бол их хэцүү шүү дээ. Уран бүтээлчд маань өөрсдөө бодох хэрэгтэй. Үзэгчтэй гологдохгүй төлөө. Илүү уран, илүү те одоо тэг сэтгэх, бодох, хийх тийм төвшөнд өшөө ах юм бол Монголын үзэгчд ахаал энэ үйлдвэрчний эвлийг соёлын төв ордон зай завсаргүй болтол өдөр болгон тоглоход манай үзэгчд үзэн. Би энд бол 100% итгэлтэй. Монголын тайзны урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг цогцлоож тамгалж чадсан найруулагч эрхэм багш Чонхрын найдан дөрж найруулагч таны цаашдын уран бүтээл ажил амьдрал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За ерөөл бат сайхан оршиг. Бяцхан юу подкастын зүгээс үндэсний үйлдвэрлэгч эх орны хүрсэн дургадаг ногоогоор бүтээдэг Багро брендийнхаа Ой танд за энэ сайхан би ч одоо сүүлийн үед ногоонд ороод байгаа шүү дээ. Хамтран ажиллагч эх орны бүтээл Багро.
Баярлалаа. Үлдэрсний ордныхондоо амжилт хүсье. Энэ сайхан ордон амьд байх ёстой. Амьтай байх юм бол үзэгч түмэн дүүрэн байна. Тийм ээ. Эндээс дандаа сайхан одоо тийм энерги үзэгч түмэнд очиж явах ёстой. Хурал идэх газар биш. Тэ. Эндээс түрүүний бидний ярилцсан тэр сайхан илч энерги энэ танхимд дүүрэн байх болтугай. Тэгээ дандаа энэ алтан тайз маань амьтай байгаасаа энэ алтан тайзнаас олон сайхан жүжигчд гарсан. Үнэн. Олон сайхан жүжигчд гарсан. Ийм сайхан алтан тайз. Цаашдаач олон сайхан авиаснууд энэ тайзан дээр өөрийнхөө авиасыг ундрагыг тийм ээ сад тавих. Тийм одоо ерөөл авшигтай ийм тайз гэж би ингэж боддог. Хамт олонд нь одоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.